Толгойн гэртүүд эрдэм шилжгээний ажлын үндсэн зорилго бол ойрын Монгол төрийн соёлыг судлах, залуу эрдэмтэн бэлдэх, Монголд дэвлүүлэх, мэдээ төстэй гадаад Шинжаан аймаг хөгжмөөр ачааны эрдэм судлалын байгууллагаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монголын дотоодын төвийн судалгааны төв хийж соёлын судалгааны байгууллагыг хамтарч ажиллах ерөн ажил хийж байна. Хотмонын гэрэлтэй байгууллагад 19 жил болсон. Тэгээ манай төр бол 6 сургуулиар нийтдээ одоо бол 200 гаруй Монгол хэлийг хийж байна. Нийтдээ бол 50 гаруй эрдэм шилжгээний хурлыг хийсэн. За тэгээд ер нь энэ зорилгын хүрээнд гадаадаас инженерийн байгууллагатай хамтарч ажиллах гадаадд болох одоо Шинжаан аймагт болж байгаа эрдэм шилжгээний хурал соёлын арга хэмжээнд Монгол улсаас эрдэмтдийг зохиолын оролцуулах хэмжээнд олон ажил хийж байна. Бидний хийж байгаа ажил залуу судлаачдыг дэмжих, туслах, боожуулах чиглэж байгаа. Тэгээд ажил бас сайн явж байгаа. Тэгээд бидний олон ажлын дундуур манай хоёрдугаар сургууль болох биографи сургуулийн 27 дугаар 28 дугаар төвөөс нийсэх зоч ястай ажиллагаа хийж байна. Үндсэн сургууль ойрцоглын номын сан буюу биографи сургууль 139 мөр гарсан байна. Он хараад өнгөрсөн жил тэр зурглаар 14 мөр гарсан бол энэ жил одоо 2 мөр гарсан байна. Гэхдээ энэ ойрхон бас нээлттэй хийх юм байна. Ингээд эрдэм судлалын ажил нэг замаар шулуун дуу цаах явж байна. Энэ бол дандаа бид бүхний хамтын ажиллагааны үр дүн байна. Энэ судалгаанд ганцхан бид толгойн нэрээр бидний залуучууд биш. Маш олон судлаач олон талаас оролцож байна. Энийг сонсдог, уншдаг энэ чарыг монголчууд их байна. Энэ бүхэн хүч манай ажил сайн явж байна. Тэгээд бидний арга хэмжээг хэлэх юм бол бидний уламжлал болсон зүйлийг одоо бидний яриад байгаа өнгөний эзний ус чарахын өнгөний эзэн төлөвлөсөн улсын усны нэр байна. Тэгээд бид энэ өнгөний эзээсээ бас зөвшөөрөл ирж эдийг бас магтаж алдаршуулж арга хэмжээний хавтал алтаа хамгаалдаг энэ уламжлалаа тогтчихъя. Тэгээд та бүхэн усын цагтсан яваад хараад ястаа Монгол улсын цагийн хэрэгмийн ажилтны хөрөөр хийж одоо сүүлийн туулж болж байгаа. Залуу хүн ихэж 5 сүүлд хамаарч байгаа залуу.